эсхий дүүрхтэн үзүүлж байна. За сайхан авар сайхан зусч гэнэ боо. Сайхан орч сайхан зусч гэнэ. За тамин сайн яваа сайхан ажил бүтээгээд энэ нутаг оронд ирж энэ сайхан ажиллаа бүтээж энэ видеогүүдэд энэ сайхан зүйлийг одоо танилцуулж энэ эсхий туурхтан гэж ийм сайхан нэвтрүүлэг байдаг юм аа. Бид тамныг одоо ингээд энэ сайхан нэвтрүүлэгт оруулаад тамны хийсэн ажил бүтээдэг юу байсан уламжлалыг чинь үзэх гэж явна гэд ингээд ирж байгаа та бүгдээ их баярлж байна. За баярлалаа буураа. Тэгээд бүгдийг өгтөж хүлээж авсч өөрсдийн сайхан ариун одоо энэ сайхан хөдөлмөр зүтгэл өв соёл алтан сайхан сургаалаа Монголынхаа ард түмэндээ сайхан түгээх гэсэн өгтөж хүлээж явсанд нь талархаж байна. За баярлалаа. Тамин ч гэсэн баярлж байна. За намайг борнон бүрхгүй гэдэг 79 настай одоо тэгээд ээж аваасаа ёсүүлээ төрсөн бид одоо би өөрөө бас 9 хүүхэд төрүүлж өсгсөн. Ээж аавын гар дээр 4-р анги төгснөөс хойш маддаж хөдөө аж ахуйн ажлыг хийж сурч одоо үдийг болтол энэ олон үр хүүхдийг өсгөж хүмүүжүүлж амьдралын бүх туршлага ээж аавынхаа туршлагаар амьдралаа. Манай ээж аавууд маш их ажилласан хөдөлмөрч гिचэнгүй ус байжээ. Одоо бол тэр цагт сурж байгаа цагтаа мэдэхгүй байсан байна. Нас их өндөр болоод ингээд энэ олон жилийн түүх өөрөө энэ явж байгаа энэ олон жилийн л одоо энэ өр хүүхдээ өсгөх энэ хөдөлмөр хийх хүн яаж амьдралыг туулж явах тэр бидний ээж аав ямар их ажил хийж бид нар юу бүтээж юу зааж өгч ирсэн бэ гэдгийг одоо бүтэн ойлгож л мэддгийм байна дэ хүн. Залуу насндаа бол мэдгүй байсан юм байна. Тийм. Тэгээ одоо яг бид нарыг өсөх үед одоо биднээс урд үед бол ер нь яасан хүнд нөхцөлд миний тэр ээж аав яаж энэ олон хүүхдээ өсгсөн гэж одоо би бодож явдаг юм. За бид нарыг өсөх цагт мөн яах вэ? Бас арай ч нэг яах вэ? Нэг арга орж тэр биднийг яг өсөж явах үед бол тэр тэмээ тэгний тэр хоол нүүж тэр хідэн малыг ямар ч одоо хөдөлмөр хийж мөнгө авах одоо ерөөсөө тийм хөлөс хөдөлмөр ажил байхгүйсэн байх шиг байна. За тэгэл ерөөсөө тэр хідэн малаараа одоо ерөөсөө тэгэл тэрий чинь ашиг хэмээн сүүгээ нуугаад махын нийтэл арсын нийлтэл одоо ерөөсөө бүх тэр улсууд бол одоо ерөөсөө нийгэмд өөртөө байгаа тэр хідэн малын хөрөнгөөр амьдарч явсан юм байна тийм. Малын юмыг бүрэн ашигладаг. Бүрэн ашигладаг. Одоо тэр толгоо шир охиртэл тойхолцохол одоо тэгэл тэрий чинь 2 шоног иддэг юмыг кемнийдэг юмыг хадгалж хамгаалдаг юмыг бүтэн бүрэн хийдэг ямар мондог улсууд байсан тэр үеийн улсууд. Одоо тэр хүүхэд хідэн хүүхэдтэй байна. Тэрний чинь дээдийг өөрөө энэ жин гутлын энэ өмдийн энэ цамцын энэ одоо бид нар жоохон байхдаа одоо нэг тийм 6 7 8 настай одоо баяр үзэхэд ээж аавын хийгээд гисэн цохор даван цагаан цуу юм буун цамцыг өмсчход нэг жоохон тийм өмсөд хөл нүцгэн хүний морины араар суугаад баяр үзэж ил явлаа. Тийм орчинд би одоо өөрөө өссөн. Тийм орчныг би туулж ил явлаа. Манай харган хөл шудраад ингээл морины араар суугаад ингээл нисэл явхад одоо юу гэх юм байхгүй тэгээд гоёлд юм үзээд явж байдаг. Морины суухна. Тийм. Шалтан шахууд нөгөө хөлчин нүцгэл байж ахгүй да тэгээд нөгөө чи харган марган шудраад ингээд бид нар юу гэх юм байхгүй. Ерөөсөө би нэг намайг зүтгэх юм байхгүй. Хүмүүст хөл нүцгэл. 100 бол хөл нүцгэн. Явдаг байсан. Намар бодоод мэхээрээ болтоод одоо ингээд өглөө өхөр хураах гэж хөл нүцгэн хөөгч явна. Өвсний шүүдэр ингээд нороод ингээд тэр жоохон хормомгоор ингэж ягаад жоохон хамгаалт нэг жоохон суугаад тэгээд босоод нөгөө тэгээд удаач явчихна. Тэгжээтэл жоохон хөл мэдээр гөөргөл халуун өргөөл өвччих чинь бодно. Зөвхөн тэгэл харьцчихал. Одоо тэр үеийн тэр хүн их эрүүл байсан байна. Тэр өөрөө бас нэг яагаад одоо тэр үр хүүхдээ тэр гутал өмсөлгөөр хүмүүжил эрүүл биеийн одоо өсгөх юм тэр мал аж ахуйдаа цаанаас их бодлого байсан. Ядахна наацхан ууж байгаа тэр хярам хүртэл уулгадаг. Хярам уулгана. Одоо кэр ингээд хонь ариуд өнөөдөр одоо зөндөө хоол ингээд явган хүүхэд явхад одоо тэгчих одоо сав хувартаа нэг тийм пета юм нэг тийм яах юм шүү дээ.
ус хийгээ тэрэндээ жаахан тараг зураа цээдэм гэдэг юм хийдэг байсан. Зэхэр юм. Тийм уулгаад явуулна. Тэр бол ерөөсө хүнийг хордуул, наршуулж тэгэхэд нэс их хамгаалдаг байсан юм байна гэж бодож байгаа одоо. Нарнаас хамгаална. Тийм тэгээд одоо ангалтыг ч одоо ерөөсө их амархан тайлдаг нэг тийм байж. Их тийм жаахан юм аваад. Тэгээ нэг хэдэн ээзгүй юм уу нэг хэдэн ааруулаг нь тэрийг өвчлөө явна. Тэгээд одоо тэр өглөө явна. Өвд холоо одоо тэр 5-6 км чи бид нар юу ч биш. Тийм холд яваад хонио хариулдаа тэгээд ороо хоньтойгоо ирээл эренгүүтээ нэг жаалж явах юм хүүтэй хайт юм уугаад тэгээд гадаа нэг ишиг хурган майлаад хөөгөнтэй цогсчих. Тэгтээ зэрэгэл бид нар чинь шалуухан хүүхд юм авчихад гарч ирээл нөгөөтгөө хоний ичэр холбон ээж аавдаа нөгөө хурга шиг татаж өгөн бүх тэрийг хийж яагаад. Өдөр тэр 120 тэгээд одоо махан хоол ер нь хийдэг байсан. Аргад байхгүй дээ. Намайг өсч явахад бол нэг тэгээд гадаа нэг борцсон хоол хийж байгаа үнэр дангинаад байна хаяа нэг тэгж байгаа тэгээд мал төхөөрдгүү те. Төхөөрөхгүй. Ер нь төхөөрөхгүй. Тэгээд одоо үлс юм алга, бие муутай улсын юм алга. Тий. Одоо тэгээд зөв цаг үед нь зөв юм хэрэгжиж явсан байна. Тэгээ зүгээр тэр сүүгийн чинь хідэн тоогоор нь хөөрүүлээд тавьчихсан. Тэр айлууд бол отооны энэ айлуудын мал шиг малтай айл тэгэхэд байхгүй байсан. Нэг тийм 2-3 нийлээ буучдаг. Нэг тэгээд 100-аад байсан юм уу 200-аад байсан юм уу тэгэхэд ойгүй л тийм мянган мал тэр 3-4 айл байхгүй байсан. Ээлжлээд хонин жомон тэгээд ээлжлээд хүүхдүүд өглөө ингэж очиход хургаа ишиг хургаа явган туугаад услан тэр тугал дөрөвгээ чинь явган туугаад услан одоо бол машинаар ус татаж гатнаа авчирчаад тугал дөрөвгээ услаад өдрийн хомрыг усалж ийн. Хөлөөр нь л одоо малыг одоо хөлөөр л хариулдаг байсан. Одоо техник болоод байна. Одоо техник болсон. Одоо техник боллоо гэдээ одоо тэр ер нь яах вэ? Хүнийг нь улсамлах мууцсан сургаад одоо хүнийг ер нь гэдэг тэр морь тэмэгээр явж явах чинь одоо хүн чи одоо ерөөсөө тэр бин тэмэргээ чим одоо бүтэн биеиндээ шингэж энэ бие цогцсон одоо чангарч булчин шөрөвсөн одоо чангарч одоо ерөөсөө их хөгжил сайтай байсан юм шүү. Одоо тэгэл энэ сумынхаа хамгийн ахмад нь байна өндөр настай. Тий. Одоо ер нь хамгийн. Одоо тэгэл та одоо хурганы арьсаа илдээ сууж гэнэ үү? Хурганы арьсаа илдээл сууж гэнэ үү? Хурганы арьсаа илдээ сууж. Энэ үнийг насаараа илдсэн. Одоо л нэг сүүлийн үед байхгүй. Том нишигийн бас намрынхаа нишиг цүмийн илтэн. Цүмийн илтэн дээл хийж гэн хүүхдүүд. Тэрс та мондаг юм байна ахмадууд. Тэр хурга шиг урд тэгж уух одоо ер нь зөвдөрдггүй л байсан байх. 6 хүүхэн татчихаа 100 янтангаа энтгийн нөхөр гаргаад 100 энтгдээ тавьчихаа. Тэгээ нөх хүүхэнтэй хургай чинь орой саагаад ихтийн гаргаад явуулчихаа хурааж ирээ барих дээр хотон дотор цэмийн 1-2 орон төвж барьж ир. Яста тэгэл одоо хийснэ бүл багтаас тэгэл амжуулд гээд байсан юм. Тийм тэгээ хийлгүй ятна. Цэгцтэл хийж гэн. Энийг одоо яаж илдэг юм уураа? Та нэг энийг илдэж үзүүлнэ ш. Одоо энэ нэг одоо бордонд хийж гэн. За. Шарсуу. Тарган. Нөө таргнаас шарсууг. Тийм тэгэл чихаад тэгэл өнөөдгий чи ингээд гараараа малтад маажаар шарсуургаа жоохон тэгтэр нөө шармахан хөөрүүдэр нь тэгтэр нь салгаад тэгэл юм бол. Тэгээ одоо гараараа дэг бас ингэж илдэх үү? Одоо хурганы арьсыг бол бараг гараараа. Нишиг бол хэдрэг гэд нэг элтэй мотор элтэн. Зөв. Одоо тэгээд нөгөө тэр үчиг хийгээр нөгөө дээл хийдэг байсан нэг цагаан даавуур шиг болныг гоё болгодсон шүү дээ нөхийг илдээд. Тэрийг одоо яаж тэгж байгаа гоё цагаан болгоод байна? Цагаан чин за сүүлийн үед яг одоо өнгөлж хийдэг. Манайг хатан цагаан хийж гүн. Манд. Зөв. Нэг цагаан нэхийгээр дээл хийж гүн нэг цагаан нэхийгээр өмд хийгээд өгчихөн. Бас өмдөө хийгээд байгаа юм. Нэг өнгөлөхгүй зүгээр л өнгөлөхгүйгээр нэхий өмд. Малаас гарч байгаа юм тэгээ сайхан бүрэн л одоо ашигладаг байж тээ сайхан. Арга байхгүй. Тий. Ариун туршлагатай хүмүүс бол одоо тэгэл ахмад одоо та хэдмэл одоо ерөөсөө хариулна байж шүү дээ тэгээд. Одоо хавар намар ямаа алж иднэ өнөө ямааны арьсыг чинь юм чөптрээд бор хөрсийг авч хаяад. Зөвлөхөн тийм
юм болдгийг. Тэргээр хувь атвар голдог хувь хийн. Тэгээд малаас харсан нөгөө одоо цайны уут муут давсны цайны одоо тэгээд бүх л одоо тулам нөгөө уулууд бүгдийг л одоо сав баглаанд одоо бас ашигладаг тий. За намрын сайхан цаг үед нь дахин уулзах сайхан ерөөл 50 буура. За баярлалаа. Уртнаас л удаан жаргараа гэж ерөө. За тамид ч гэсэн ажлын өндөр амжилт гаргаад уртнаас натлаад 100 нас насалцгаагаарэ. За баярлалаа танд. Тэгээд энэ сумын бас нэг 101 жилийн гэдэг чи баг та сумынхаа түүхтэйгээ баг ойролцоо байж шүү дээ. Тэгээ сайхан насалж байна. Та одоо тэр охин 70 гарч яваа юм байна тий. 74. Хамгийн том нь уу? Тий хамгийн том нь. Одоо яг ээжтэйгээ тэгээд хамт сайхан өтлөх тэгээд би цэвэрэн Зарим хүн бүр андуурд. тийм бай. Энэ нэг намайг ярина. Антурат. Тий. Та тэгээ одоо 91 хэдүүлээ? 91 хүрж байгаа гэхэд одоо бүр сайхан байж шүү дээ одоо тэгээд одоо яриа мараа одоо бүр тий. Тий сайхан байна. Баг хурганы харьцаа тэгээ илдээ сууж. Юм мартан. Аргагүй. Хүн танихгүй. Намайг одоо дараа ирвэл таних уу? Айгүй хувцас солилцоод тань. Энэ автостага байж юу тань. Эсхий дүүрхтэн үзүүлж байна. Ер нь одоо манай ап бол 1966 67 оны аймгийн анхны Ямаачин аварга байсан байлээ. Ямаачин аварга анхны аймгийн аварга. Тэгээд манай ээж аав хоёр маань 13 хүүхэд төрүүлсэн. Би айлын 6 дахь. Тэгээд ер нь бол аав ээж хоёр бол 600 ямаатай. Биднийг өсгөхийн хажуугаар 600 ямаанд 2 хонгор гарсан гэртээ орул самандаг. Ингээд аймгийн аварга Ямаачин байсан байна лээ. Тэгээ бид нар ер нь 13-аад ер нь малчин байсан да. Нэг л хүн техникум төгссөн. За тэгээ би бол яг юунаас 82-нд цэргээс ирээд нэг баригадаач хөргөлд 1 жил хийсэн. 83-аас хойш бол нэгдэл тэмээ 10 жил хариулсан. За ер нь их хөвчлэн 93 он хүртэл их хөвчл болсон. Тэгтэл би 10 жил нэгдэл тэмээ хариулсан. Нэгдэл тэмээнээс өмнө бол ер нь нэгдэлтэй байх үед бол бас нэлээд техник технологи хөгжиж ирсэн, трактораар нүүдэг, айл амтэр нь тэмээгээ ер нь одоо баг устгах чиглэлөөр орсон тийм үе бас байсан. За манай бид 13-ыг одоо 50-60 км-ийн цаанаас 2 сэгсэнд гэж очиж ирдэг. Тэгэхэд одоо хагас бүтэн сайн гэж өдөр байдгүй. Ганцхан бүтэн сайнтай. Тэгээд шүн авч гүйлгээл гэрт нь хонуулаад эргүүлээл ачаад шүн гүйлгэж ирж нэг сургууль соёлын мөрийг хөөлгөж ирсэн. За тэр үнд нь бол одоо бид хүн бол малч малгаан арга төршлөг бол бүрэн суусан. За би бол яг нэг алдаргавья байгуулаа гэсэн. Тэмээчин байхдаа бол сумын 2 удаагийн авраг тэгээ зах зээл давтагдаад энэ шагнал урамшил гэдэг бол үн хүнд нь унсан учраас би нэг шагнал авъя. Нэрцэл авъя гэж нэг тийм хүсвэргэж яваагүй. Би одоо ч хүртэл өгшөнтэйгээ хөдөө мал дээр байна. За тэгээд энэ жил манай төр засаг үнэлж манай засаг захиргаанад нэг алтан гад зөксөн тэрүүнд их баярлсан. За ерөнхийдөө бас нэг надад 83 оны начин гэдэг нэг сумын начин өгсөн тэрүүнд их баярлсан. За манай авга талд бол бандан дорж маама гэж тэр үеийн одоо тэр юугаар бол аймгийн зам болж байсан хүн байсан байна лээ. За тэрнээс хойш манайханд одоо нэг барилж хийж гавьяа байгуулсан хүн байхгүй. Цэргийн 3 жилийн аль бааж ирээд тэгээд яг одоо тэр жоохон шантас сүрмэс тийм л байсан байлгүй. Дүүгэр давгдарж гэд нэг нэр аваад сүүлд нь супер давгдарж гэд нэр аваад тэгэл зөндөө ол нэрнүүдийг аваад тэгэл одоо ерөнхийдөө хөл оцож майзгаал хүн нөх байтга одоо баг зүдэртэй мөрөн дээр мурж чадахгүй болж шээ. За тийм байна да. Бүх одоо та хүний бүх бол одоо хүнийг бас тийм их заах. За тэгээд хатуужил төвчээр хүний хүндлэх чанар гэдэг их олон юмыг бас ингэж сурдаг. Тий. Бас нэг юм сайхан Монгол одоо бас нэг спорт байдаг тий. Та өөрийн өдөр тутмын хэм маягта Монгол өв соёлыг шингээсэн дэгжин хувцас хайж байна уу? Тэгвэл язгуур бихий
танд зориуллаа. Бид уламжлал орчин үеийн загварыг хослуулсан чанартай онцгой хийцтэй хувцсыг сандуулгаж байна. Өдөр тутамдаа өмсгөхөд эвтэйхэн бэлгэнд өгөхөд үнцэнтэй таны дүр төрхийг илүү дэгжин ялгаруулна. Та манай хуудасаар зочлон өөрт тохирсон загвараа сонгоорой. Хан уул дүүрэг King Tower 128 захиалга 93 13 68 88. Язгуур бихий таны өдөр тутмын дэгжин сонголт. Номин газ компани орон нутгийн хэрэглэгчдэд зориулан 21 аймгийн онцгой худалдаагаа зарлалаа. Хэрэглэгч та 4-р сарын 26-ныг дуустал орон нутгийн номин сүлжээ дэлгүүрийн бүх салбараар 10 болон 12.5 кг композит баллоныг газ мэдрэгч, хомууд, шланг, редукторын хамт 10% хямдралтай үнээр худалдан аваарай. Мөн 10 болон 12.5 кг баллон дангаар нь худалдан авбал урт газын хошуу бэлгэнд дагалдана. Үл тасалдах үнэн чиргэлээ. Wanderer. Амгалан бөөний худалдааны төвн бүх төрлийн барааг бөөний үнээр нь зарж байна. Манайхаас нэг бараа авсан ч бөөний үнээр аваарай. Газан болон цахилгаан билийдэг угаалгын машин, эндүү, пэж, хөргөгч, хөлдөөгч, Монгол үндэсний хоол эдээний цар, чихрийн тав гэх мэт маш олон төрлийн барааг нэг дороос маш хямд бөөний үнээр худалдан аваарай. Та бүхэн манайхыг өргөнөөр зорин үйлчлүүлээрэй. Манайхыг Ботаникаас цаашаа 500-аас 600 м амгалангийн төмрийн бөөний худалдааны төвөөр зүүн эргээд цагдаагийн хотхны урд талд амгалан бөөний худалдааны төв. Холбоо барих утас 99 84 34 19. Хөдөө орон нутгийн унаанд тавьж үйлчлэнэ. Монгол малчны найдвартай сонголт чанар төмөр хийц. Бүх төрлийн малын гашаа, тэжээлийн онгоц, тарилгын хоолой, бэлчээрийн торон гашаа, үхрийн зогсоол бүгдийг нэг дороос. Яагаад сонгох вэ? 10 минутанд өгсөрн бат бөх зузаан төмөр, ажиж тээвэрлэхэд хэлбэр. Доод талаараа хург шиг гарахгүй, хагас автомат, зис утсан гагнууртай. Жилийн 4 үлрэлд ашиглана. Хот дотор хүргэлт үнгүй. Орон нутагт унаан тавьж өгнө. Худалдан авалт бүр бэлэгтэй. Чанарын баталгаа олгоно. Захиалгын утас 8855 2445 8955 2445. Хаяг баруун талд малчны дэлгүүр, зүүн талд амгалан. Чанарыг эрхэмлэгч чанар төмөр хийц. Очир Dental Studio шүдний эмнэлэг нь олон жилийн туршлагатай мэрэгсэн эмч совлогч техникчдийн бүрэлдэхүүнтэйгээр шүдний бүх төрлийн үзлэг оншилгоо, эмчилгээ, согог заслын үйлчлэгийг орчин үеийн тоног төхөөрөмжөөр стандартын дагуу чанарын өндөр түвшинд түргэн шуурхай үзүүлж байна. Манай эмнэлгийн давуу тал нь химийн шүдний лабораторитой олон жилийн туршлагатай техникчид та бүхэнд үйлчилдэг юм. Бид тэтгэврийн хүмүүстэй халамжаар химийн шүд хийж үйлчлэхээс гадна мөн Hollywood Smile, авагдахгүй бүх төрлийн химийн шүд хийж үйлчилж байна. Хаяг төмөр зам 57 дугаар байр. Утас 98 10 63 63 99 26 50 90. Иран улсын Tej аяг тавг угаагч нь Монголд лабораторийн шинжилгээнд орсон Henkel Germany лицензтэй. Иран улсад үйлдвэрлэсэн сайн чанарын энэхүү аяг тавг угаагчнийг бөөний үнээр борлуулж байна. Өөх тосыг гүн задлан, бактерийн эсрэг хамгаалах үйлчлэгээтэй, гарт харшилгүй, хурдан хөөсөрдөг, бага зарцуулттай. Хөдөө орон нутгийн унаанд тавьж үйлчлэн нэвтрүүлгийн ивент тгэгч Triple M 100% далайн байцааны шаржигнуур чипс. Triple M далайн байцааны чипс нь 100% байгалийн гаралтай далайн байцаагаар хийгдсэн эрүүл мэндэд ээлтэй амин дэм эрдэс бодисоор баялаг хамгийн амттай нэвтрүүлгийн ивент тгэгч мөн хурлан Монгол үндэсний дээл уламжлалт өв соёлоо эрхэмлэн байдлаа мөн хурлан нэвтрүүлгийн ивент тгэгч Trillion Effect компани эрүүл эко сонголт Goodwill. Одоо хэд үрж जैन та одоо? Нас хэд үрж जैन та? Би одоо 86 87 хүрч байна. Өө зөв. Та хэдэн настайгаас одоо эмийн ургамлын одоо ханд найруулж Би шогоно
манай аав бол өөрөө эмч мааран ба зурхайч төөхөд номч гүрэмч. Тэгээ даа хүрээний гавцын мэндэгтэй хүн байсан. Тэгээ тэрнээс яаж хүн юм нэг яхан ганц нэг юм сурсан нэг сурсан бол байхгүй. Тэр үед ч одоо галзуун хаавнд гараа хөвж ястай нэг юм мэддэггүй байсан уу? Юмыг хийх. Төрчгийн ийм ястай нэг хавируулдаггүй байсан уу? Тэгээ хожаалж хооллоо юмнуудыг олохдоо дандаа манай нэг бол номын көгсөн багш байдгийг. Тэргээрээ дамжуулж шаттаас хужаанараас олж авдаг тийм байсан. Олддоггүй. Манай тэр хүн бол юутай авдин гигэ гэж алдартай тийм хүн байсан багш. Одоо тэр хүнлдээ тэр цаатлын тэр дундхлын малгайтай. Одоо тэр заах юм. Тэр зургууд байгаа тийм. Миний энэ жорол тэр хүний жороо. Зөв. Тэр одоо хүн танихаа зэмдээ сонгоны бүдүү ах гэдэг хүн байсан. Тэгээ авдин гигэ ингэж манц утагт авдин гигэ ингэж мантуусан тийм хүн байсан юм л да. Тэр манай багш миний номын багш л да. Юу багасаа тэр хүний номын багш миний багш байсан. Манай аавын шавын тийм хүн байсан. Одоо тэгээд таныг бол одоо ингээд хийх нь уртлын өвөр монголчууд ч уршаага айгүй сайн хийдэг тийм ээ? Уршаага их сайн хийдэг тийм. Одоо тэгээд таны одоо аав ч өөр бас юм хийдэг сайхан удам дамжсан юм хүн байж та. Хэдэн настайгаас та хийж эхэлсэн бай? Тэгээд одоо нэг 17 8-тагаас л юм сурч тий. Эсхий дүүрхтэн үзүүлж байна. Эдгээр юу аахгүй, жор аахгүй. Тэг жоргүй юм чинь нууц гэсэн үг шүү дээ. Нууц гэсэн үг. Тий. Жортой юм л төгөөмөл Монгол даяар хаа даяар мэдчихэ гэж байна. Жоргүй юм бол нэг өстө нууц гэсэн үг шүү дээ. Дэлгэрүүл хүн тамаагүй ярьж шилж юм болохгүй гэж нууц юу. Бас байна. Байх ёстой тий. Хүн болгон хийгээд байдаг юм биш. Тий хүн болгоныг бол хүн болгоод хийгээд байдаг биш тий. Байгальд байгаа тэр ургамлыг таньдаг, мэддэг тийм л хүн л одоо энийг бас хийдэг болов уу гэж боддог. Тий. За сайхан хуучлаа буураа. За. Та тэгээд эми ургамлалтаа хэдэн сард гардгийг? Тэр үед би нэг тань дээр бас нэг ирээ. Би ч өөрөө өтлөөд юм явж та байж. За тэгээ намрын сайхан дэлгэр цаг үед нь дахин уулзах сайхан ерөөл тавь да буураа. Тэгээд ажил төрөлж амжилт хүсгээд. За баярлалаа. Тэгээ урт наслаж удаан жаргаараа гэж сайхан ерөөж байна. За баярлалаа. Микрофон дахиж ирсэн. Энэ олдохгүй ховор ирдэн шүү. За ингээ эсхий сургалтын нэвтрүүлгийг би бас үздэг юм аа. Өөрөө бормолгоо өмсдөг юм харин göдөөгөр явах дээрээ цагаан өнгөтэй болгоо өмсдөг гэж бодож байна. Таныг би одоо бас явах зүгээр телевизээр харж танилцсан. За бас зөв сайхан энэ уламжлалт дараагаа сэргээе гэж байна. Энэ үнэн. Уламжлалт аргыг сэргээх шиг сайхан юм байхгүй шүү. Одоо дээр үед чинь айлд ороод хадаг сүний ажил хийхэд одоо гуйлах гэж хэлж байна. Тэс дээр үн яриа хадаг сүний ажил гэж хэлсэн байхгүй юу? Юу гуйлах юу айл гуйлах. Нөгөө тхайл нь жоохон үг ороод хүн байвал үг нь орно штэ чи. Чи ямар юм гойж юм чи? Ингүүл хүн яах юм? Унаа штэ. Тэгтээ зэрэг сайхан танаад ороод за би хадаг сүний ажиллаар явнаа. Сайхан танилцуулаад ингэж ярьдаг ба. Ийм ингээд энэ сайхан энийг би их баярлаж ийн өөрдөг чинь. Энэ олон газараар ингээ явж байгаа болох тэр олон газрын улсуудын тэр ёс жайг өөр. Миний үгүй олон сайхан юм сонсон. Тэр бүгдийг энэ тэн ёс жайгийг тэнтэн газар аваач танилцуулж тэдний хооронд холбож тэнийг танилцуулж гүүрлж одоо явна. Би винээсээ төв боломжлаа авах хэрэгтэй байгаа юм. Тийм юм би. Би 1945 онд төрсөн. Ээж аваасаа дөрвөлэн байж байгаа. 3 ахтай байсан. 2 нь
нас ороод одоо том ах маань 96-тай ах байна. Хамгийн бага нь би байна. Тэгэл одоо бид хоёр нэг нь цэргийн газар байсан манай ах одоо тэгээ байгаа. Зөв. Моё энэ гэтэр миний ах энэ үднэр ах тусын хүүхдүүд. Зөв. Тийм манай ах байгаа. Тэгээд би манай ах 65 онд айл орон болоод тэгээд 8000 хүүхэд төрүүлээд тэгээ яг манай өвгөн юу тракторын жолооч байж байгаа механик болоод тэгээ хойно машин болдог болоод би жоохон сургууль тогооч 10 хэдэн жилгээ сүүлдээ хөдөлთა бэлтгэлээ ингээд аагт Суманда юу? Суманда. Хийж яагаад. Сонгонд нэг 2 жил болсон бас. Тэгээд ирээл шувтан сургуулийн тогооч хийсээр байгаа. Тэгэл тэтгэвртэй олон хүүхдтэйгээд 44 онд 44 настай 91 онд тэтгэвртэй гараал. Тэгэл тэрнээс хойш яг тэгэл одоо уурлаа л байна одоо тэгээд одоо юм болгоныг л оёно хэвээр. Одоо яг тэгээд энэ үнийг гал хийгээл өдөртөө юу хийх вэ тэгэл иймэрхүү юм оёол байж л байна дээ. Энэ болохоор одоо шагааны ут юм уу? Наа чи энэ хүүхд шагаа ихгүй тэ өөр юм одоо хийж болно. Аяг хийж болно. Аяг хийж болно яг үнэ. Аялал маялал одоо нэг ер нь бол бүхэл юм хийж болно. Тийм болно шүү дээ. Тийм байна. Даваас аяг цай бүгд юм хийж шүү дээ. Энэ эсхийг та одоо худалдаж авч чинь өөрөө хийв үү? Өсгийг эхлээл гараар жоохон эсхийг хийдгээс одоо байцсан чадхаа байгаад худалдаж авч байна. Худалдаж авч. Энэ одоо манай аймгийн эсхий. Энэ. Тий. Завхуу аймагт хийж гэнэ үү? Манай Завхуу аймаг. Оо тийм үү. Тий. Зөв. 1 метр нь 45 мянга гэдгийг. Тэгээд тэрнээс аваад ийм улбагнууд одоо 8 өөртөө эсхийгээ хийнэ гэдэг. Өөртөө эсхийгээ хийнэ гэдэг чинь бас сайхан байна шүү дээ. Одоо хятадаас эсхий оруулж ирээд байхгүй тийм ээ. Энэ одоо тэгээд таны хийсэн юу вэ? Ширмэл. Энэ одоо хэдэн хоног хийх үү? Нэлээд бас хөдөлмөр цаг ордог юу шүү дээ. Ордог. Нэг 4-5 хоног ширнээ тэгэл ганцаараа суугаад ширээдэн утсаа хийн. Тэгэл энийгаа ширнэ. 4-5 хоног гэхээр ч одоо энэ чи одоо тэгээд таны хувьд одоо энэ удаан байна уу? Хурдан гэж орох уу? Үгүй яг тэгэл удаандаа л орно дөө. 4-5 хоног удаанд орно гэж шүү дээ. Тэгэхээр ч одоо нөгөө тэрнээс хурдан ойно гэвэл одоос тэгээд 2-3 хоногд болох. Тий, тэгж явж чадахгүй л дээ. Нэг зүг оруулаад буцаагаа гаргаж ирнэ. Тэгэх юм бол тэр үйлдэл хийх юм бол хэдэн мянган үйлдэл орно. Тэгээд асар их төвчээр. Тэгээ энэ ямар үнэтэй зарагддаг юм буурай. Би нэг имийг хийгээд ийм 2 метр. Энэ одоо юуны зориултынх нь вэ? Энэ орон дээр. Орон дээр. Энэ нэг 300-аар зарж байгаа нэг имийг. Нэг эмэр 300-аар. Ерөн зархаас ер нь нэгийг л зарсан. Бусдын тэгэл одоо энэ хурим найр энэ хүүхдүүдийнхаа гэр мэлах ийм л юмд л зориулж байна дөө. Тэгээ одоо сүүлийн үед яг нэг ийм жижигхэн арай бага яг ийм хийгээд хүн хэмжээг өгöd ойлгох юм. Сандлан дээр машины суудлын дээр тавихыг хийгээд 50 мянгаас л өгд. Одоо та хэд хүрч байна буураа? 82. 82 хүрч байгаа хүн 5 хоногийн дотор одоо энийг гаргаж байна. Та нарыг Сан Маргал сумын ахмадууд нэрэ үнэхээр их хөлмөрч их мундаг их буураа нар юм а та нэрэ. Ер нь зүгээр суухгүй. Хаагаас л ажил хийж өссөн улсаас байхгүй. Манай аав ээж бол малчин хүн. Тэгэл хөдөө байсаар байгаа л тэгэл сүлдэл төвөд орж ирээд. Тэгэл одоо энэ өв уламжлаа тээг явж байна. Тий энэ уламжлаа. Энийг л уламжлаа. За тэгэл Монголынхаа ард түмэндээ бас нэг сайхан уриалахад Завхуу аймгийн Сан Маргал сумынхаа энэ ахмад буурлуудынхаа энэ сайхан хийж байгаа уралж байгаа энэ ахмад буурлуудын олон жил одоо сайхан энэ өвийг тээж явж байгаа энэ буурлуудтай сайхан нэг буян болж тийм ээ. Энэ хийж байгаа юм бас захиалж явуул их авуул одоо энэ
настай хүнээр хийлгсэн их сайхан буян тогтгоо гэж одоо хөгжүүд сайхан ярьдаг. За манай ахмадууд маань 55 эмэгтэй нь одоо 55 настай, эрэгтэй нь 60 настайгаас за дээдл нь бол одоо 91 нас хүртлээ. Ингээд би 200 гаруй одоо ахмадыг одоо ариуцаж ингэж одоо ажилдаг юм байгаамаа. За манай энэ ахмадууд маань ер нь хөгшин гэхгүй, залуу гэхгүй, ер нь их одоо ажилсаг ямарваа нэгэн одоо үйл ажиллагаа зохион байгуулалт маш идэвхтэй цагаа бариад хүрээд ирдэг. Тэгэл одоо энэ хийсэн бүтээсэн энэ одоо бүгдээс та бүхэн бас хараад үзээд мэдрээд ер нь ямар их хөдөлмөрч, ямар ийм сайхан одоо буураад юм ахмад одоо азаа буурлууд байдгийн бэ гэдгийг бас та бүхэн нүдэрээ үзэж харж байна. Ингээ би бас манай энэ ахмадуудын энэ сайхан үйл ажиллагааг одоо манай сумд хүрэлцэн ирж энэ сайхан одоо нэвтрүүлэгтээ оруулж байгаа. За та болон таны ажлын одоо хамт олонд ахмадуудынхаа өмнөөс өөрийн одоо хувийнхаа зүгээс баярлсан талархснаа илэрхийлж байна. За баярлалаа. Ирлэггүй яах вэ? Энэ сайхан Монголынхаа өв соёл эсхий туурхтан гэдэг энэ сайхан нэрийг нэрлэж яваа үйл бол одоо ийм газар ирэхгүй одоо тэгээд өөр одоо ямар газар очих вүлээ тийм ээ. Монгол хүн болгоны үүрэг хариуцлага бол одоо энэ өв соёлоо одоо авч үлдэх хойч үедээ таниулах гэдэг юм энэ Монгол хүн болгоны ухаанд одоо байгаасаа хөвшөөсэй гэдэг үүднээс бас энэ нэвтрүүлгийг одоо тасралтгүй л одоо ер нь явуулаад байгаа юм. Хизээч тасарч болохгүй соёл түүх шүү дээ тийм ээ. Дэлхийд одоо данстай. Энэ өв соёл түүхээ өнөөдөр таны одоо бас энэ сайхан ахмадын холбоог бас сайхан байгуулж энэ ахмад буурлуудтайгаа хамтарч настай буурлуудтайгаа тийм энэ өв соёлоо бас биеэрээ өөртөө уурлаж бүтээж ингэж одоо бас хадгалж явж байгаад бас талархаж байна. Энэ бол одоо нөгөө хүн зурагтаар үзэхээсээ илүүтэй биеэрээ одоо ингэж одоо тий хөдлөж хөлбөмбөрлөж одоо залуу үедээ энэ ахмад буурлууд одоо жишг болж хийж болдгиймаа гэдэг үлэр дуурайлыг бас сайхан харуулж тэр ахмад буурлуудын сэтгэл дотор байгаа тэр уран сайхан хийцийг дахин одоо сэргээж гаргаж байгаа энэ сайхан үйл шүү дээ ахмадын бас энэ холбоо гэдэг. Хаяа бас энэ хөгчүүд манаас ингээд цугдардаг баг тийм ээ. Цуглараад одоо хоорондоо хуучлах, ярих энэ цаг хугацааг одоо боломжийг нь орчныг нь бүрдүүлж өгж байгаа бас энэ ахмадын холбоог бол би бас нэг нөгөө талд бас их дэмжиж явдаг хүн. Бид нар бас л энэ цагт очино. Бид нар бас хөгшөрөхгүйс хөгшөрнө. Хүн ингээд өтлөөд ирэхээр нөгөө жоох үр хүүхдээсээ жоохон холдоод хүн өтлөөд ирэхээр бас нэг ингээд нөгөө тэр хүний 80 гарсан одоо 90 гарсан 70 гарсан гэдэг одоо энэ ахмад буурлууд чинь нэг өөрийнхөө үеийнхээ хөгчүүдтэйгээ л нэг хөгшрөөд ирэхээр нэг сайхан нэг юм хуучлаад юм ярмаа санагддаг үстэй буураа тий. Энэ орчныг сайхан бүрдүүлж тий хувааж угаар сайхан хуучнаа сайхан яриад тэгэхээр энэ ахмадын холбоо би энэ их сайхан юм хийсэн би боддгийг. Easy House таны хамгийн зөв сонголт суйрлуулахад маш хэлбэр. За нэг манай сууч энд ингээд хөдөөний айл ингээд тавьсан байна. Ердөө 10-аас 20 минутын дотор угсарч шууд ашиглах боломжтой. Хэмжээний өргөн сонголттой. Таны хэрэгцээнд тохируулан 3x3, 3x6, 6x6, 4 удирлын шийдэл, халуун хүйтэн аль жуулралд ашиглах боломжтой, бат бөх хийцтэй, найдвартай бүтэцтэй. Олон зориулалтаар ашиглана. Амралтын сууц, ажлын байр, агуулга, түр байр, бизнесийн зориулалт гээд таны хэрэгцээнд бүрэн нийцсэн. Яагаад Easy House гэж? Цаг хэмнэн удаан барилга барих шаардлагагүй. Зардал хэмнэн илүү боломжийн шийдэл. Бид хөдөөрнүүдийн унаанд тавьж өгнө. Мөн очиод угсарч үйлчлэнэ. Таны амьдралыг илүү хэлбэр, илүү ухаалаг болгоно. Холбоо барих утас 88 70 TG-3 91 тэг 88 22 85 85 85 51. Оргилуун мөнгөн аяга. Уламжлалт ур ухаан, гар хийц, технологийн дэвшилтэд үйлдвэрлэл бүхий тансаг бэлэг. Стандарт шаардлага бүрэн хангасан мөнгөн аяга. Баяр ёслол, хурим, төрсөлтийн баяр, төрсөн өдөрт онцгой дурсгал болно. Хийц хэмжээ, өргөн сонголт доогоор худалдаалагдах ба мөн таны хүсснээр захиалга авна. Түүх, ур ухаан, гоёлын тансаг мэдрэмжийг мэдрээрэй. Амьдралын онцгой мөчүүдээ оргилуун мөнгөн аягаар чимээрэй. Хаягныг хүнсний хор мөнгөн завьяатай байрны баруун захад Gold дэлгүүр 8 9 дугаар лангуу
Утас 90 11 17 18. Өглөө бүрийн эрч хүчийг энгийнээс эхлүүлээрэй. Цэвэр, чанартай, амттай эрч хүч будаа. Таны гэр бүлийн эрүүл сонголт. Тэжээллэг чанар мөрийг хадгалсан Монгол хэрэглэгчдэд зориулсан бүтээгдэхүүн. Зөөлөн ширхэг, төгс самт, хүүхддэж, томчууддаж таалагдана. Өдөр бүр эрч хүчээ нэмээ. Эрч хүч будаа. Эрүүл амьдралын эхлэл. Хөдөр нутгийн унаанд тавьж үйлчлэн холбогдох дугаар 95 99 34 29. Нэг дээлэнд одоо хичнээн ярьсарах уу? За нэг дээлэнд одоо хэмжээнээсээ болно. Өндөр ном хэмжээнээсээ өндөр шиг хүнд бол 45 50 дээрээс орно. 45-аас 50 дээрс гэж ер нь тоос болох юм байна тий. Та бүр энэ одоо ингээд ширхгээрээ зарах уу, нэг дээлээрээ явдаг юм уу? Энэ одоо ямар үнэтэй зарагдгийг. Ер нь ингээд дээл ойход бил юм биш нэ баг. Дээл ойход наа чин билэн зүгээр ингээд өөлөөд тавьцсан. Одоо тэгэл үсэл нийлүүлээл урдан гэр зэрэг ямар юу байх вэ? Үснийхээ байдлаас тэгэл ингээд нийлүүлээл одоо тэгэл шууд дээл. Дээр үчи одоо нөгөө нэхий дээл гэж байсан. Тий. Тэр нэхийг чи бүр ингээд илцээр гадаад одоо бүр ингээд цагаан даавуу шиг болгодог байсан юм биш. Тийм ээ. Тэгж одоо бүр цагаан дээл. Бүр инээс идэгөр цагаан болгодог байсан. Тэгэл юм ашиглаад хийгээд байдаг байсан. Ингээ мадаас гарч байгаа юм ингээ бүрэн ашиглаад ингээ чадах ч одоо хүний л одоо ухамсар хүмүүжил юм шиг санагдаад байх юм шиг санагддаг. Ер нь хүн өөрөө хөдөлж чадвал тэр хүн өөрөө ямар орчинд ямар ахуй соёлд өөрөө өсөж хүмүүжсэн тий. Тэрнээсээ л болоод байх шиг байна. Тэгэхээр өнөөдөр яг ингээд энэ ахмад буурлуудыг харахаар ерөөсөө ээж аавынхаа хажууд ерөөсөө тэр үед нийгэм нь одоо дандаа л юмыг зүгээр суулгадгүй одоо юм хийж идэг, хөдөлмөржл байдаг, юм ойжл байдаг, ажиллуулж байдаг тийм болохоор өнөөдөр та хэд маань ингээд хайж чадахгүй одоо ийм сайхан юм яаж хаях вэ дандаа л юмыг ойжж уралж идэг юм сайхан цэвэрлж. Яах вэ? Эсхийг болохоор одоо нөгөө Завхай аймагт үйлдвэрлэж байгаа хэсэг шүү дээ. Тий, эхэн дээрээ бид гараараа дээрээ захиалж явдаг. Эхлээд хийдэг байсан. Гараараа хийдэг байсан. Одоо бас амарчилж байгаа юм уу? Амарчилж байгаа. За аймагтаа хийж ирэхтэй тэрнээс. Яг чи Монгол хоньны ноос шүү дээ. Тий. Хятадаас урдаас юм авч яснаас л одоо тий. Тий, аймагтаа үйлдвэрлээд. Аймагаас үйлдвэрийг дэмжиж. Тий, тэндээс аваад ингээд. Хөрөнгө оруулалт хийгээд. Тий. Зүв. Их сайхан үйлдвэр. Захиалж хийдэг юм а. Би жилд нэг аварт намарт нэг аймагтаа үзэсгэлэн худалдаанд байнга оролцож байдаг. Би урьдчилан би Улаанбаатар үзэсгэлэн худалдаанд Улаанбаатар ороод завхраасаа ганцаараа очиж яасан төлөөлөд аймагасаа. Тэгээ бас ийм юунуудтай нэлээд юмтай очсон. Тэгээ нэг юунд төрийн ордонд үзэсгэлэн худалдаанд очиж оролцож яасан. Тэгээд сумдаа бол жил бүгд хавард нэг намарт нэг үзэсгэлэн худалдаа саяхтал нэг явуулж чадсангүй төрүүч байгаа юмнуудыг борлуулаад энэ чинь амтан захиалаад хийгээд өгөөч. Энэ гутлыг бол баян захиалгаар хий. Амтан тий. Ямар гутал вэ? Бороод гутал гэдгийг. 3 авчаар тэгээд энд арьстай. Энд ямар чиг татах юм? Энэ бас эсгээтэй. Энэ бас шүү. Тусдаа бол. Дахиад баг эн чинь ингээд нэг баг 3 санж гарan баг юм тууцаа эсхий. Тэгээд улан дээр арьс байж, дунд нь эсхий байж, ингээд нөө чиг татах юм байхгүй. Тийм, даан. Энэ дэрнэх дуртай усууд. Ингэж бэлдээл, наагаал, тэгэл шивүүрдээл. Тэгээд хатчаал тийм. Эсхүүгээр доторлол. Тэгэл ингэж хийгээл өвөлдөл би голдоо их ойдог юм аа. Энэ ганцхан энэ багчаа. Багчаар гутал. Ерөөсөө ингэ гутал ойчих. Ингээд нэг ороогоод ингээд татаад ийм одоо нэг ийм. Тийм тоо бариад. Загвартай. Ийм гутал гараад ирж штэ. За тэгмүү та бол түүхийн материалууд баг энэ улил авах байх тийм. Бусдын бол та өөрөө уралж байна тийм. Тийм. Одоо бол бид нар энэ өөрийнхөө малдаас гарсан хоньны ноос, тэмээний ноосор бол энийг оё штэ. Тэгээд энэ одоо энэ идрэл таны одоо бүгд хийсэн юм. Одоо миний нэг хүний гараас ийм гарч байгаа юм чинь одоо хүнд одоо би заагаад өгөх юм бол ганц хүний бүтээл чинь багадаад байгаа тийм үү? Би зүүмэл урлал тэгээд
Урлал хийх дуртай. Энэ чинь ингээд юмны даавууны өөдөс хаягдал ашиглаж байгаа шүү дээ. Наагүй тийм үү? Тийм байна. Тий. Одоо тэгээд ингээд тэгэл хувцс эсгээл илүү гарсан юмнуудаар ингээл юмнууд хийчихсэн. Тэгээ энэ болох тэр энэ өндөгтэй дахиагээд одоо Улаанбаатархны нөгөө декор барихад хэрэгэлдэг. Энэ дээрээс өндг нь гараад ирдэг. Тий. Тэгээ ингээд халуун юугаа ингээд барина ингээд. Ингээд тогоогоо байлаа. Тэгээ өндг нь энэ. Тэгээд зүүчин гал тогооныхоо юунаас. За одоо нөгөө ингээд юм дээрээ тий сонирхдаг тий ингээ юмхнаар юм хийгээ. Манай ээж айгүй ийм нэхий илдэж дээл хийж. Энэ хоньны нэхий юу? Ингээ илдээл. Илдээ тэмэж ихлээд угаав. Тэгээ угаачаа бордон. Бордсныхоо дараагаар энийг илдэв. Зөв. Тэгээд илтгэхээр энэ чинь ингээд тий нөгөө юу хянгар тэгээд энэ юугаараа ингэж илтэн хянгараа тусч. Тэгээд тэр нөгөө бас юугаараа ингэж ирнэ энэ шиг. Тэгжээж илдэж ягаад ингээд би 6-г ингээд ээжигээ байхад залгаж илдээд одоо баг бандтай дээл хийх гэж 6 юм хий. Нэг дээлэнд хэдэн их ордгоо? Би 7 дугаар ангийнхаа хүүхдэд лөө 8 дугаар ангийнхаа хүүхдэд лөө 6-гаар хийнэ гэж илтцсэн. Том хүн л одоо энэ 8 9 мөсөл орно л та. Эний чинь ингээд игнээл одоо энэ боднуудыг чинь ингээд бүгдийг авна шүү дээ. Ингээд игнээл. Одоо нөгөө яг дээл хийхэд одоо ингээд тий. Өөлмөлөл одоо ингээд баг тий. Энэ одоо тэгээд энэ зуны арьсан тий. Энэ их тий энэ ам дачир. Энээс одоо ноосыг аваад тэгээд ноосыг аваад нэг үзүүрс гэж ургадаг шүү дээ. Тэр л ахгүй нарийн үзүүрс гэдэг л энэ ахгүй. Яг бүр нэг том нэхин биш. Нарийн үзүүрс арьс гэдэг нь энэ ахгүй. Зөв. Энд чинь ингээ машинаар илтцээрсэн хүүх байдаг шүү дээ. Гаал болохоор шараагаа ахгүй. Энэ одоо тэгээд ингээд илтгэхдээ ингээд гоё бас нэг гоё цагаан болгож байна бас сайхан. Тиймээс ингээ нэг цагаан шороо тэрхээд цагаан одоо хужир байна уу тий? Хужир биш, хужир чинь өөр цагаан шороо гэдэг нь бас анги. Анги. Манай энэ жоохон цайд тэмд ургадаг. Цагаан шороо нь ангийн тэр хужир чинь бүр цайны хужиргээ тусдаа ургадаг байхгүй юу? Хоёр янз эдгий. Тэрний зүгээр хужирхыг нэг цагаан шороо тусдаа байдаг. Бүргсэн цагаан юм. Тэргээд ингэж хусдаг байхгүй юу?